Валентино Гаравани дэлхийн хамгийн дэгжин, хамгийн романтик брэндүүдийн нэг Валентино Гараванид тавтай морил. Хэрвээ Диорыг цэцэг гэж тодорхойлсон бол Валентиног улаан өнгөний хаан гэж нэрлэж болно. Валентино бол эмэгтэй хүнийг яг л Холливуудын од шиг үлгэрийн гүн шиг харагдуулж чаддаг цорын ганц мастер юм. Валентино Гаравани бол зөвхөн дизайнер биш, тэр бол гүнж нарын мөрөөдлийг бодит болгогч уран бүтээлч юм. Түүний амьдралын замнал нь Италийн жижиг хотоос дэлхийн загварын олимп хүртэлх маш сонирхолтой аялал байсан мөлий. Валентино Гаравани 1932 оны 5 дугаар сарын 11-нд Италийн Ломбардын мужийн Вогера хотод бэнтэлжээ. Тэр бүр багасаа л загварт дуртай байсан бөгөөд сургуульд байхдаа л өөрийн зургийн дэвтрийг гоёмсог даашинсны зургаар дүүргэдэг байв. 17 настайдаа тэрээр загварын нийслэл Парис руу сурахаар явсан байна. Тэрээр Жон Десе болон Гила Гош зэрэг тухайн үеийн аваргуудын дэргэд ажиллаж эмэгтэй хүний биеийн галбирыг хэрхэн төгс тодтогох техникийг сурч авчээ. Жон Десе бол загварын төвхөнд атхаасны мастер буюу King of Draping гэдгээрээ алдаршсан грек гаралтай Францын загвар зохион бүтээгч юм. Тэрээр грек болон Египтийн хааны гэр бүлийнхний гол загвар зохион бүтээгч байсан байна. Харин Гила Гошийн хувьд тэрээр 1957 онд Парист өөрийн загварын ордон нээсэн. Түүний загварууд нь тухайн үеийн бусад дизайнеруудынхаас илүү чөлөөтэй, практик, бас маш чамин байснараа ялгардаг байв. Валентино Ив Сан Лоренаар Гила Гоштой нэг үед Парист ажиллаж бие биенээсээ суралцж байсан 20 дугаар зууны загварын алтан үеийг бүрдүүлсэн. 1959 онд Валентино эх орондоо буцаж ирэн Ром хотын алдарт Виа Кондоти гудамжинд өөрийн анхны загварын ордноо нээжээ. Энэ үед түүний амьдралын хамгийн чухал хүн болох Жианкарло Жаметтитэй уулзсан юм. Валентино бол гайхалтай бүтээлч мастер, харин Жианкарло бол бизнесийн сууд ухаантан байлаа. Тэд хамтдаа Валентино брендийг дэлхийн эзэнт гүрэн болгож чадсан юм. Хэрвээ энэ уулзалт болоогүй байсан бол Валентино брэнд өнөөдрийн өндөрлөгт хүрэхгүй байх байсан мэт. Энэ хоёр яаж танилцсан талаар хамтдаа сонирхцгаая. 1960 оны 7 дугаар сарын 31-ний халуун өдөр Ром хотын хамгийн алдартай дэгжин гудамж болох Виа Венетод байрлах Кафе де Парид тэд анх нүүр тулжээ. Тухайн үед Валентино Парисаас Ромд ирээд удаагүй. Өөрийн загварын ордноо нээсэн боловч санхүүгийн асар их хүндрэлтэй тулгарч байсан залуу дизайнер байв. Харин Жианкарло тэр үед архитектурын чиглэлээр суралцж байсан оюутан байлаа. Тэд анх уулзсан оройн л бие биендээ маш их таалагдаж татансжээ. Хэдхэн хоногийн дараа тэд Капри арал дээрх амралтаараа дахин уулзч Жианкарло архитектурын сургуулийн хаягаар шийдсэн байна. Тэрээр Валентиногийн бүтээлч авьяасыг дэлхийн хэмжээний бизнес болгож чадна гэдэгтээ итгэлтэй байв. Тэдний нөхөрлөл ба түншлэл маш тодорхой хуваарлттай байсан гэдэг. Валентино бүтээлч талыг нь хариуцаж зөвхөн гоо үзэсгэлэн бүтээхэд анхаардаг байв. Яг л Ив Сан Лорен шиг. Тэрээр мөнгө, бизнес, тоо баримтад дургүй нэгэн байлаа. Харин Жианкарло брендийн бизнесийн стратеги, маркетинг, санхүү бүрэн хариуцсан. Тэрээр Валентиног дампуурлын ирэмгээс аварч түүний нэрийг дэлхийн брэнд болгон сурталчилж чадсан сууд менежер юм. Валентино бол миний амьдрал, миний гэр бүл, бидний хооронд маш гүн гүнзгий хүндэтгэл байдаг гэж Жианкарло хожим нь дурдсан байдаг. Тэд хэдийгээр 1970-ад оны ихээр хувийн буюу хосуудын хувьд харилцаагаа дуусгуур болгосон ч бизнес болон нөхөрлөлийн холбоогоо хизээж таслаагүй юм. Тэд үргэлж хамтдаа аялж, хамтдаа шийдвэр гаргаж, нэгнийхээ хамгийн ойрын зөвлөх хэвээр байсан байна. Загварын ертөнцид маш олон авьяаслаг дизайнерууд бизнесийн мэдлэггүйгээсээ болоод ор сураггүй алга болдог. Харин Валентино Жианкарлотой уулзснаар өөрийн бизнесийн бамбайг олж авсан юм. Тэдний түүх бол бүтээл сэтгэлгээ болон бизнесийн ухаан хоёр нийлж байж жинхэнэ амжилтанд хүрдгийг харуулсан Ив Сан Лорен, Пьер Бержан нарын хамтралтай адил төгс жишээний нэг билээ. Таны бодлоор загварын бизнест дизайнер нь илүү чухал уу, эсвэл ард нь байдаг бизнес менежер нь илүү үүрэгтэй юу?
Коммент хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай. Росо Валентино. Валентиног бусад дизайнеруудаас ялгадаг хамгийн гол зүйл бол Росо Валентино буюу түүний алдарт улаан өнгө юм. Түүний хувьд улаан өнгө бол зүгээр нэг өнгө биш. Энэ бол өөрийн брендийнх нь ДНХ байсан. Тэрээр оюутан байхдаа Барселона хотын дуурийн нэгэн театрт нэгэн бүсгүйг час улаан даашинзтай байхыг хараад энэ өнгө эмэгтэй хүнийг хамгийн ихээр гэрэлтүүлдэг болохыг ойлгожээ. Тэр цагаас хойш түүний цуглуулга бүрт заавал улаан даашинз багтдаг болсон түүхтэй. Тэрхүү Барселонагийн дуурийн театрт болсон мөч бол загварын ертөнцийн түүхэнд хамгийн чухал гэрэл ассан агшнуудын нэг билээ. Валентино Гараваны тэрхүү үл таних бүсгийг хараад улаан бол зөвхөн өнгө биш, энэ бол эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл, эрч хүчний тунхаглал юм гэдгийг мэдэрсэн байдаг. Валентино бол улаан өнгөний эзэнт гүрэн юм. Тэгвэл түүний улаан өнгөний нууц шор нь юу вэ? Валентино өөрийн нэрийн хуудас болсон энэ өнгийг зүгээр нэг сонгоогүй. Энэ нь математикийн наривчлалтай өнгөний холбог юм. Тэрээр энэ өнгийг бүтээхдээ 0% саян, 100% мажента, 100% шар, 10% хар өнгийг холж гаргаж авсан бөгөөд энэ нь өөр ямар ч брендэд байхгүй Валентино Ред гэх албан ёсны нэршил патенттай юм байна. Энэхүү харьцаа нь ямар ч арьсны өнгөтэй эмэгтэйг цайвар, бор, шаргал, хар нэгэн адил гэрэлтүүлж тод атлаа хүндэтгэлтэй харагдуулж чаддгаараа онцлог өнгө юм. Тэрээр энэ өнгийг эмэгтэй хүнийг олонний дундаас хамгийн түрүүнд ялгаруулж хүчрхэг харагдуулдаг цорын ганц өнгө гэж үздэг. Сонирхолтой нь Валентино 45 жилийн турш өөрийн загварын шоу бүрийг заавал нэг улаан даашинзаар төгсгдөг уламжлалтай байсан. Энэ нь үзэгчдийн сэтгэлд Валентино бол улаан гэх ойлголтыг мартагдшгүйгээр тамгалж өгсөн юм. Улаан бол шинэ хар. Валентино нэгэнтээ эмэгтэй хүн улаан өнгө өмсөхөөрөө олонний дунд төөрөх боломжгүй болдог гэж хэлж байжээ. Тэрээр энэ өнгийг хар өнгөтэй адил саармаг буюу neutral гэж үздэг байсан. Учир нь улаан өнгө нь ямар ч орчин, ямар ч цаг үед хизээж модноос гардаггүй. Үргэлж анхаарлын төвд байдагт оршино. Хэрвээ та Валентиногийн дэлгүүрүүдээр орвол тэдний дотоод засал, хайрцаг, уут гэд бүх зүйл энэхүү өрмөц улаан өнгөөр амьсгалж байдгийг анзаарах болно. Энэ бол брэнд өөрийн түүхийг хэрхэн нандинаж хадгалж буйн илрэл юм. Хувь тавилантай уулзалт. Америкийн нэгдсэн улсын 35 дахь тэргүүн хатагтай Жаклин Кеннеди болон Валентино нарын нөхөрлөл бол загварын ертөнцийн хамгийн үнцэнтэй түншлэлүүдийн нэг юм. Жаклин Кеннеди бол дэлхийн загварын шүтээн буюу style icon. Тэрээр Америкийн болон Европын алдарт брэндүүд болох Hermes, Valentino, Chanel, Dior эдгээр загварын орднуудын хооронд гүүр болж тэднийг дэлхийн хэмжээнд сурталчилж өгсөн гайхамшигтай эмэгтэй юм. Хэрвээ Dior эмэгтэй хүнийг цэцэг шиг инхрийлдэг бол Жакигийн өмссөн Валентино загварууд эмэгтэй хүнийг хүчрхэг, бие даасан атлаа туйлын дэгжин харагдуулж чаддгийг дэлхийн нийтэд баталсан. Жаклин Кеннеди бол зөвхөн алдартай хүний эхнэр байгаагүй. Тэрээр өөрийн гэсэн хүчрхэг зан чанар, гоо зүйн өндөр мэдрэмжээрээ дэлхийд дахны эмэгтэйчүүдийн бие авч явах соёлд хувьсгал хийсэн эмэгтэй юм. Валентиногийн түүхэнд Жаки Кеннеди яг тэрхүү хувь заяаны эргэлтийг авчирч Итали дизайнерыг дэлхийн тавцанд гаргаж өгсөн хамгийн гол хүн байсан билээ. Gloria Schiff. Gloria Schiff бол 1960-аад оны загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий дэгжин эмэгтэйчүүдийн нэг төдийгүй Валентино Гараваныгийн дэлхийн тавцанд гарахад гүр болж өгсөн маш чухал хүний нэг юм. Хэрвээ Gloria Schiff байгаагүй бол Jacqueline Kennedy, Valentino хоёр магадгүй хизээж уулзахгүй байсан ч байж мэднэ. Gloria Schiff бол Америкийн Vogue сэтгүүлийн редактор байсан. Тэрээр зөвхөн сэтгүүлч биш, тухайн үеийн IT girl буюу хэв маягийг тодорхойлогч байв. Түүний ихэр эгч Consuelo Crespin Vogue Italy сэтгүүлийн редактор байсан бөгөөд эгчдүү хоёр Европ болон Америкийн загварын ертөнцийг хатгаж байлаа. 1964 онд Jacqueline Kennedy нэгэн үдшилэг дээр Gloria Schiff-ийг Валентиногийн уралсан хоёр хэсгээс бүрдсэн маш чамин цагаан костюм өмссөн байхыг олж харжээ. Жаки тэрхүү хувцсны загвар болон хийцийг хараад маш их биширч Глориагаас энэ хэний загвар вэ гэж асуужээ. Глори харин энэ бол Ромын залуу дизайнер Валентино Гаравани гэж хариулснаар
бүх түүх эхэлсэн байна. Глория Шиф бол зөвхөн нэрийг хилээд зогсоогүй. Валентиног Америкийн дээд давхаргын хамт сурталчилахад асар их хувь нэмэр оруулсан нэгэн. Тэрээр Валентиногийн загваруудыг Vogue сэтгүүлийн зураг авалтанд оруулж Нью-Йоркийн баян бүсгүйчүүдэд танилцуулдаг байв. Глория бол төлөв төвшин атлаа маш тансаг хэв маягийн илэрхийлэл байсан төдийгүй Валентиногийн адил төгс төгөлдөр дуртай нэгэн байсан тул тэд маш сайн ойлголцдог байв. Тэрээр Валентиногийн загваруудыг өмсөхдөө зөвхөн хувцас биш харин урлагийн бүтээл мэт харьцдаг байсан нь бусдад маш их нөлөөлдөг байжээ. Товчхондоо Глория Шиф бол Валентиногийн авьяасыг хамгийн түрүүнд олж харж түүнийг тэргүүн хадагтад санал болгосон загварын ертөнцийн суут менежер мэдрэмжтэй эмэгтэй байв. Загварын түүхэнд Глория Шиф шиг ийм нөлөөлөгч буюу инфлюенсер эмэгтэйчүүдийн дизайнеруудын хувь заяаг шийддэг байсан нь сонирхолтой биш гэж үү? White Collection. Валентино зөвхөн улаан өнгөөр хязгаарлагдаагүй. 1968 онд тэрээр бүхэлдэн цагаан, зааны яс, совдан өнгөөр дагнсан The White Collection-а танилцуулж загварын ертөнцийг гайхшруулсан. Энэ нь түүнийг ямар нарийн мэдрэмжтэй, минималист атлал люкс хэв маягийг бүтээгч болохыг баталсан юм. The Scorpio's Wedding. 1968 онд Jacqueline Kennedy Aristotle Onassis-тай гэрлэхдээ Валентиногийн White Collection-ы даашинзыг өмсснөөр тус брэнд дэлхийд даяар шуугиан тарьж байв. Энэ бол Валентиногийн White Collection-ы оргил бүтээл байлаа. Яагаад онцгой вэ гэвэл тухайн үед сүд бүсгүйчүүд маш урт сүрлэг даашинз өмсдөг байсан бол Jacqueline богино хормойтой, зааны ясан өнгөтэй, нэхмэл хийтэй загвар сонгосон нь хормын загварт шин салхи оруулсан байна. Энэхүү даашинзны зураг дэлхийн бүх ил сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарснаар Валентино дэлхийн дизайнер болсноо албан ёсоор тунхагласан юм. Үүнээс гадна Валентиногийн алдарт V лого Jacqueline-ийн өмсөж байсан зарим даашинз цүнхэн дээр анх тодор гарч эхэлсэн. Jacqueline бол өөрөө трендсеттер байсан тул түүний барьсан, өмссөн бүх нь Валентиног зөвхөн хувцас биш, статусын бэлэгдэл болгож өгсөн юм. 1960-аад онд Валентино Jacqueline Kennedy-д зориулж 1 жил хүрэхгүй хугацаанд 6 төрлийн загвар уралдаж өгсөн байдаг. Хамгийн алдартай нь 1968 оны No Color буюу зөвхөн цагаан, цөцгий, шаргал өнгнөөс бүрдсэн цуглуулга юм. Тухайн үед дэлхийн нийт хурц тод өнгөнд дурлаж байсан ч Валентино эсэргээрээ маш цэвэрхэн, дэгжин цагаан өнгийг гаргаж ирсэн нь түүнийг жинхэнэ мастер гэдгийг баталсан. Jacqueline Kennedy-гийн ачаар Валентиногийн нэр хүнд Холливуудад хүчтэй нөлөөлж эхэлсэн бөгөөд үүний дараагаар Elizabeth Taylor, Audrey Hepburn, Sophie Loren зэрэг маш олон одод түүний үнэн жүлшүүлэгчид болсон юм. Валентино нэгэнтээ би эмэгтэйчүүдийг зүгээр нэг хувцлахыг хүсээгүй. Би тэднийг төгс харагдуулахыг хүссэн гэж хэлсэн нь Jacqueline Kennedy-гийн төрхөөс хамгийн тод харагддаг. Таны бодлоор Jacqueline Kennedy-гийн Валентино загварууд болон түүний өмнө нь өмсдөг байсан Chanel эсвэл Dior загваруудын хооронд ямар гол ялгаа ажиглагддаг вэ? Тэрээр Валентиног өмсснөөр арай илүү эрхчлөөтэй харагддаг болсон болов уу? Та юу гэж бодож байна? Сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. V логоны түүх. Валентиногийн V лого бол зүгээр нэг тэмдэг биш. Энэ бол Haute Couture буюу өндөр зэрэглэлийн загварыг брендингтэй холбосон анхны гүр юм. Тухайн үед буюу 1960-аад онд дизайнерууд логогоо зөвхөн хувцсны дотор талын шошгон дээр нуудаг байсан бол Валентино үүнийг дизайны нэг хэсэг болгож зоригтойгоор гаргаж ирсэн байна. Энэхүү алдарт логоны тухай цөөн хэдэн сонирхолтой баримтыг хуваалцъя. Валентино V логог анх удаага дааван дээр хээ болгон монограм болгож ашигласан нь түүний алдарт 1968 оны бүхэлдээ цагаан цуглуулга байв. Тэрээр үнийг маш нарийн, дэгжин байдлаар шийтгэж өгсөн нь лого маниаг зөвхөн ингээд хашгирсан тод биш харин чимээгүй тансаглал буюу quiet luxury байж болохыг харуулсан юм. Хэдийгээр V хэлбэр нь үндсэн ингээ мөн чанараа хадгалж үлдсэн ч 2010-аад оны сүүлчээр Pier Paolo Piccioliгийн удирдлаганд ор V logo signature нэртэйгээр шинжлэгдсэн байна. Энэхүү шинэ хөлбөр нь логог 100 хүрээнд дотор байрлуулж илүү минималист, орчин үеийн бас хүчирхэг харагдуулах болсон. Энэ нь одоогийн цүнх, тэлээ, гутал дээрх ингээд хамгийн танигдахуйц тэмдэг болоод байна.
Валентиногийн хувьд V бол зөвхөн түүний нэрний эхний үсэг биш. Энэ нь victory буюу ялалт болон vitality буюу амьдралын эрч хүч гэсэн утгыг давхар агуулдаг гэж зарим судлаачид үздэг байна. Тэрээр энэхүү логогоороо дамжуулан Италийн гар урлал дэлхийн загварын оргил гарсныг тунхагласан юм. Таны бодлоор Валентиногийн V лого бүхий цүнх тэлээ илүү ингээд дэгжин харагддгүү эсвэл огт логогүй ингээм нууцлаг загварууд нь илүү үнцэнтэй санагддгүү? Та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлээ бидэнтэй хуваалцаарай. Rockstar буюу хадастай тренд. Rockstar бол Валентиногийн түүхэнд хамгийн эрсдэлтэй атлаа, хамгийн сууд нүүдэл байсан юм. Хэрвээ Валентино Гаравани өөрөө эмэгтэй хүнийг гүнж мэт харагдуулдаг байсан бол Rockstar цуглуулга тэрхүү гүнжиг мотоцикл хөлгөлсөн зоримог нэгэн болгож өөрчилсөн гэхэд хэлэлцэхгүй. Rockstar-ыг Валентино өөрөө биш, харин түүнийг тэтгэврт гарсны дараа халааг нь авсан Мария Грация Кюри, одоогийн Диорын бүтээлч захирал хийж байгаа болон Пьер Паоло Пичоли нар 2010 онд анх танилцуулсан. Тэд Валентиногийн хитрхи эмзэг зөөлөн дүр төрхийг жаахан хурц болгохыг хүссэн нь байнда туссан байна. Энэхүү пирамид хэлбэртэй хадааснууд нь зүгээр нэг рок стил биш юм. Эдгээр нь Ром хотын эртний барилгуудын хананд байдаг Буньято хэмээх чулуун хийцээс сэтгүүлсэн байдаг. Ингэснээрээ Валентино брэнд өөрийн Итали язгуур болон орчин үеийн панк соёлыг нэг дор нэгтгэж чадсан. Загварын ертөнцид нэг тренд хэвчлэн 1-2 жил болоод мартагддаг. Гэтэл Rockstar гуталнууд гарсан цагаас хойш буюу 10 гаруй жил өнгөрөхөд одоо хүртэл брендийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн хэвээр байна. Энэ нь Rockstar-ыг зөвхөн тренд биш харин орчин үеийн классик болгож байгаа хэрэг юм. Rockstar-ийн гол нууц нь зөрчилдөөн юм. Маш зөөлөн тансаг арьсан дээр хатуу хүйтэн төмөр хадаас. Эмэгтэйлэг стилето үсгий, нэмдэг нь эрэмгий панк стилийн чимэглэл. Энэхүү хослол нь орчин үеийн эмэгтэйчүүдийн зөөлөн атлаа хүчрхэг байдлыг төгс илэрхийлдэг. Rockstar гарч ирснээр Валентиногийн борлуулалт хэдхэн жилийн дотор 2 дахин өссөн байдаг. Өнөөдөр Валентино гэж хэлэхэд хүмүүсийн толгойд улаан даашинзтай зэрэгцэд хатаастай гутал шууд буудаг болсон байна. Virtual Museum байгуулсан анхны дизайнер. Валентино бол маш орчин үеийн сэтгэлгээтэй хүн. 2011 онд тэрээр өөрийн 50 жилийн ажлын архивыг багтаасан Валентино Гаравани Virtual Museum-ыг нээсэн. Энэхүү Virtual Museum-д түүний уралсан 300 гаруй алдартай даашинзыг 3D хэлбэрээр үзэж тэдгээрийн түүхийг унших боломжтой байдаг нь загварын ертөнцид анхдагч болсон. Энэхүү Virtual Museum бол Валентиногийн загварын ертөнцид үлдээсэн хамгийн том дижитал өв юм. Тэрээр тэтгэвртэй гарсан ч технологийн тусламжтайгаар өөрийн уран бүтээл хэрхэн мөнхөлж болохыг дэлхийд харуулсан. Энэхүү музей зөвхөн вебсайт биш, харин компьютерт татаж авдаг тусгай програм хэлбэрээр гарч байсан байна. Үзэгчид Ром дахь нэгэн тансаг орд харшаар явж буй мэт сэтгэл төрүүлэхүйц 3D архитектур дотор зочилдог. Хэрвээ энэ музей бодит байсан бол 10,000 гаруй километр квадрат талбайг эзлэх байсан гэж тооцоолсон байдаг. Музейд 300 гаруй даашинзыг 360 градус эргүүлж, материалын бүтээц, оёдлын наривчлалыг маш оройс харах боломжтойгоос гадна даашинз бүрийн хажууд тухайн загварыг хэн өмсөж байсан. Жишээ нь Jacqueline Kennedy, Sophie Loren, аль шоунд орсон тухай видео болон гэрэл зургийн тайлбарууд байдаг байна. Мөн үүнээс гадна Валентиногийн өөрийнх нь гараар зурсан 5,000 гаруй эскиз зураг, загварын шоуны бичлэгүүд багтсан. Энэхүү төсөл нь зөвхөн үзүр биш, загварын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан хамгийн том нээлттэй архив болсон юм. Пьер Паоло Пичоли болон Валентино нар энэхүү музейг загварын ардчлал гэж нэрлэж байв. Учир нь өмнө нь зөвхөн музейн ажилчид эсвэл VIP хүмүүс л үзэх боломжтой байсан ховор загваруудыг дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болсон юм. Валентино Гаравани 2011 онд энэ төслийг нээхдээ би ирээдүйн залуучуудад зориулж энэ музейг нээж байна. Тэд миний хийж байсан зүйлсээс урам зориг аваасай гэж хүсэж байна гэж хэлсэн нь өнөөдөр ч үнцэнтэй хэвээр байна. Таны бодлоор загварын брэндүүд өөрсдийн түүхээ ийхүү дижитал хэлбэрээр хадгалах нь залуу үеийнхэнд брендийн үнцнийг ойлгуулахад хэр их нөлөө үзүүлдэг бол комент хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.
Пьер Паоло Пичоли. Пьер Паоло Пичоли бол Валентиног музейн үзмэр мэд сонгодог байдлаас нь салгаж орчин үеийн амьд, зоримог, урлаг болгож чадсан сууд хүн юм. Хэрвээ Валентино Garavani брендийн биеийг нь бүтээсэн бол Пичоли тэрхүү биеинд нь сүнс болон эрхчлөлөөг оруулж өгсөн гэж хэлж болно. 2022 оны намар өвлийн цуглуулган дээр Пичоли дэлхийг цочирдуулсан. Тэрээр Валентиногийн алдарт улаан өнгнөөс татгалзаж тайзнаа гарсан бүх загвар засал чимэглэлийг зөвхөн нэгэн төрлийн shocking pink буюу тод ягаан өнгөөр дагнасан юм. Энэхүү тусгай өнгийг Pink PP буюу Pier Paolo Piccioli гэж нэрлэж Pantone өнгөний хүрээлэнтэй хамтран албан ёсоор бүртгүүлсэн байна. Piccioli хэлэхдээ би өнгийг үгүй хийснээр үзэгчдийн анхаарлыг зөвхөн хувцасны хэлбэр, хийц болон тухайн хүний зан чанар дээр төвлөрүүлэхийг хүссэн гэжээ. Энэ нь Barbiecore трендийг дэлхийд даяар эхлүүлэх гол хөшөөрөг болсон байна. Piccioli Valentиног зөвхөн баян язгууртан бүсгүйчүүдийн брэнд биш харин хүн бүрийн брэнд болгохыг зорьсон. Тэрээр загварын тайзнаа өөр насны, өөр биеийн галбиртай олон үндэсний модельүүдийг гаргаж ирсэн нь үүд кутюрын хаалттай ертөнцид маш том шинжилэл байлаа. Тэрээр загварын шоуныхон төгсгөлд зөвхөн өөрөө гарч ирэхийн оронд даашинзнуудыг гараар ойсон ойдолчид мастеруудаа дагуулan гарч ирж тэдний хөдөлмөрийг дэлхийн нийтэд таниулдаг байв. Үүнээс гадна тэрээр Валентиногийн түүхэн өв болох нарийн нэхмэлхий, гоёмсог нуглаасыг нь хിവэр үлдээсэн атлаа түүнийг ингээд том хэмжээтэй буюу oversized болгон чөлөөт загвартай хослуулж эхэлсэн байна. Жишээ нь тэрээр өндөр зэрэглэлийн couture даашинзыг энгийн пүүз эсвэл хатаастай rockstar сандалтай хослуулан өмсүүлсэн нь залуу үеийнхнийг Валентинод дурлуулах гол шалтгаан болсон юм. Загварын ертөнцид 2024 онд маш том өөрчлөлт гарсан нь Piccioli 25 жил зүтгэсэн Валентиногоо орхиж түүний оронд Gucci-г алдаршуулсан Alessandro Michele томилогдсон явдал юм. Piccioliгийн минималист атлаа хүчирхэг стил одоо Michele-гийн максималист этгээд түүхэн стилээр солигдож байна. Энэ нь Valentino брендийн хувьд маш эрсдэлтэй атлаа сонирхолтой шинэ эрен үеийн эхлэл юм. Pier Paolo Piccioliгийн үеийн Valentino бол эмэгтэй хүнийг хайрлах хайр, хүндэтгэлийн дээд илэрхийлэл байсан. Таны бодлоор брендийн нүүр царайг Piccioli шиг тогтсон классик хэв маягаас ийм зоригтой өөрчлөх нь зөв алах мó эсвэл брендийн анхны үнцнийг алдагдуулсан болов уу? Та юу гэж бодож байна? Комент хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Одоо Валентино Garavaniгийн тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Эдгээр баримтууд нь түүнийг зөвхөн дизайнер биш, маш өвөрмөц зан чанартай нэгэн байсныг харуулдаг. Наранд бие шарах донтолт. Валентиногийн нүүр царай үргэлж маш гүн бор өнгөтэй байдаг гэдгийг та анзаарч ирсэн үү? Тэрээр жилийн 365 хоног ийм бор өнгөтэй байдаг. Энэ нь түүний signature look буюу нэрийн хуудас бөгөөд тэрээр наранд бие шарах, эрүүл бор ярьстай байхыг маш их хэрхэмлдэг байсан. 1968 оны цагаан цуглуулга. Энэ бол эсэргүүцэл. 1968 онд дэлхийд даяар ялангуяа Парис, Ромд оюутнуудын бослого нийгмийн үүмийн самуун болж байлаа. Бусад дизайнерууд үүнийг дагаад панк, этгээд загвар гаргаж байхад харин Валентино эсэргээрээ цэвэр ариун амар амгалан байдлыг бэлэгдэж зөвхөн цагаан өнгөөр дагнасан цуглуулга гаргасан нь загварын ертөнцид маш том сөрөг боловч ухаалаг нүүдэл болсон юм. Мөн тэрээр өөрийгөө ойдолчин гэж дуудуулах дуртай. Хэдийгээр тэр дэлхийн хамгийн баян алдартай дизайнеруудын нэг боловч өөрийгөө үргэлж couturier буюу өндөр зэрэглэлийн ойдолчин гэж нэрлэх дуртай. Тэрээр гар ажиллагаа, даавны чанар, ойдлын наривчлалыг компьютер эсвэл машинаас илүүд үздэг хуучин сургуулийн мастер юм. Үүнээс гадна Валентино нохойд маш хайртай хүн байжээ. Тэрээр хаач явсан өөрийн mops буюу паг нохойнуудаа авч явдаг гэсэн бөгөөд түүний хувийн онгоцонд нохойнуудад нь зориулсан тусгай суудал, үйлчилгээ байдаг бөгөөд тэднийг гэр бүлийн гишүүд гэж албан ёсоор үздэг байсан байна. 1984 онд гарсан Oliver хэмээх залуучуудад зориулсан арай хямд үнэтэй Diffusion Line буюу загварын шоу нь түүнийг хамгийн хайртай нохой болох Oliver-ийн нэрээр нэрлэгдсэн байна. Тухайн үед уг брендийн лого нь Oliver нохойн дүрстэй байсан нь загварын ертөнцид маш өвөрмөц, игдэвтэй шийдэл болсон юм. Түүний нохойнуудтай өгсөн нэрс нь бараг бүгд эм үсгээр эхэлдэг нь сонирхолтой.
Түүний хайртай нохтыг Милтон, Монти, Мод, Марго, Маги, Молли гэдэг байв. Түүний нохоонуудтай зориулсан хайр нь хэрээс хэтэрсэн гэмээр Пагс нохоонуудын төлөө юу ч хийхэд бэлэн байсан гэдэг. Тэрээр нохоонуудаа усанд оруулахдаа зөвхөн нэрмэл ус буюу distilled water ашигладаг гэж яриа байдаг байна. Гэхдээ Валентино шиг бүхэл бүтэн загварын шугамыг нохоодоо зориулж нэрлсэн тохиолдол маш ховор байдаг. Таны бодлоор загварын дизайнерууд өөрсдийн тэжээр амьтдаас ийм их онгод авдаг нь тэдний бүтээлд яаж нөлөөлдөг бол? Хэрвээ энэ зүгээр л нэг тансаг амьдралын нэгэн хэсэг нь байдаг гэж үү? Та үүн дээр ямар бодолтой байна? Сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Валентино Гаравани бол загварын ертөнцид амьд домог төдийгүй сүүлчийн эзэн хаан хэмээн өргөмжлөгддөг нэгэн. Түүний сүүлчийн эзэн хаан нэрний учир нь 2008 онд түүний тухай баримтат кино гарснаар энэ нэршил дэлхийд даяар төгссөн байна. Энэ нь түүнийг үд кутих буюу өндөр зэрэглэлийн загварын хамгийн сүүлчийн сонгодог төлөөлөгч, гар ажиллагаа болон тансаг байдлыг ямар ч буулдгүйгээр авч үлдсэн цорын ганц хүн гэж үздэгтэй холбоотой. Хэрвээ та түүний амьдралыг илүү ойроос харахыг хүсвэл энэхүү баримтат киног заавал үзээрэй. Валентино бол маш дэгжин амьдралын хэв маягтай нэгэн байсан. Валентиногийн амьдралын хэв маяг бол люкс гэдэг үгний бодит тодорхойлолт бөгөөд түүний хувийн амьдрал нь түүний зохион бүтээсэн даашин суц шиг тийм л нямбай, гоёмсог, дэгжин, гоё байдаг байсан байна. Валентино зөвхөн нохоонуудтай бас өөрийн хүрээлэн буй орчиндөө маш их анхаарал хандуулдаг нэгэн байсан. Түүний Парис дахь 17 дугаар зууны үеийн Шато де Вайдвилл цайз, Ром дахь вилла, Гштад дахь цанын бааз, Лондон дахь байшин гэд маш олон үйл хөдлөх хөрөнгө бий. Эдгээр нь бүгд музей шиг үнд цэнтэй урлагийн бүтээлүүдээр дүүрэн. Тэрээр зөвхөн хувцас биш, маш ховор нандин зүйлс цуглуулах хоббитэй байжээ. Түүний Ром болон Парис дахь орднуудад нь Пабло Пикассо, Cy Twombly, Andy Warhol зэрэг сууднуудын их зураг нь байдаг байна. Мөн тэрээр 17 дугаар зууны үеийн Хятадын ховор шаазан эдлэлийн асар том цуглуулгатай бөгөөд үүнийг миний хамгийн том донтолт гэж нэрлэдэг байсан юм. Тэр бол төгс төгөлтөрт донтогч. Валентиногийн ажиллах арга барил маш хатуу. Тэрээр нэгэн ярилцлаганда би муухай зүйлд дургүй. Би гоо үзэсгэлэн хайрладаг. Би төгс байхыг хүсдэг гэж хэлж байжээ. Түүний загварын ордны ойдолчид нэг даашинцыг гараараа ойход хэдэн 100 цаг зарцуулдаг бөгөөд хэрвээ нэг л утас буруу орсон байвал Валентино түүнийг шууд задлуулад дахиж оюулдаг байсан гэдэг. Валентино тэтгэвртэй гарсны дараа загварын шоунуудад үргэлж өргөддөг байжээ. Тэрээр шоу үзэж байхдаа загвар нь таалагдвал маш чангаар алга ташдаг. Харин таалагдахгүй бол ямар ч хувирлгүй сууж байдаг нь залуу дизайнеруудын хувьд хамгийн том шалгалт болдог гин шүү. Одоо бүгдээрээ Валентиногийн 50 гаруй жилийн замналыг тодорхойлсон загварын ертөнцид хувьсгал хийсэн хамгийн алдартай 5 бүтээлийг сонирхцгоё. 1959 он Fiesta улаан даашинз. Энэ бол Валентиногийн хамгийн анхны хит бүтээл юм. Түүний анхны цуглуулгад багтсан энэхүү час улаан өнгөтэй мөрөвчгүй коктейл даашинз нь Росо Валентино буюу Валентиногийн улаан өнгөний эхлэлийг тавьсан юм. Даашинзны гоёмсог нуглаас болон цэвэрхэн загвар нь тухайн үеийн бүсгүйчүүдийг шууд байлдан дагуулж байв. 1968 он Жаклин Кеннедигийн хурмын даашинз. 1968 он No Color буюу цагаан цуглуулга. Үүний дараагаар 2001 он Julia Roberts-ийн Oscar-ын даашинз. 2001 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр Julia Roberts шилдэг эмэгтэй дүрийн шагнал авахдаа 1992 оны Валентиногийн vintage загварын хар цагаан даашинзыг өмссөн юм. Энэ мөч нь улаан хивсний ёслол дээр vintage буюу хуучны загварыг өмсөх трендийг эхлүүлсэн. Валентино өөрөө энэ мөчийг өөрийнх нь карьерийн хамгийн сэтгэл хөдлөх мөчүүдийн нэг гэж дурссан байдаг. Үүний дараагаар Rockstar цуврал. Эдгээр 5 бүтээл нь Валентиног сонгодог атла орчин үеийн хэв маягийг төгс хослуулсан мастер гэдгийг баталдаг. Танд эдгээрээс аль нь хамгийн их таалагдж байна? Магадгүй түүний сонгодог улаан нь уу эсвэл орчин үеийн Rockstar нь уу? Комент хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Валентино Гаравани 45 гаруй жил загварын ертөнцийг хаанчилсны эцэс 2008 онд загварын ертөнцөөс зодог талихтаа Парис хотод маш том шоу зохион байгуулсан.
Тэр үед түүний хамгийн алдартай 30 загвар өмсөгч бүгд Валентино Ред даашин зөмсөж гарч ирсэн нь загварын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөхөн мөчүүдийн нэг байлаа. Загварын ертөнцийн сүүлчийн эзэн хаан хэмээгддэг Италийн домогт дизайнер Валентино Гаравани 2026 оны 1-р сарын 19-нд 93 настайдаа Ром дахь гэртээ гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгсжээ. Өөрийн нэрийн хуудас болсон алдарт улаан өнгөөрөө дэлхийд танигдсан Валентино загварын ордны үндэслэгч тэрээр өндөр зэрэглэлийн загварын буюу үд гүжигийн салбарт урт удаан гайхалтай нөлөө бүхий замналыг туулсан хэрхэн блэ. Валентино Гаравани бол зүгээр нэгэн хувцас биш. Энэ бол эмэгтэй хүнийг дээдлэх урлаг юм. Хэрвээ та өөртөө итгэлтэй, хүчрхэг, атлаа, ялдам харагдахыг хүсвэл Валентино таныг хизээж гонсойлгохгүй. Валентино Гараванигийн түүх бол зөвхөн тансаг даашинз алтар нэрийн тухай биш юм. Энэ бол гоо үзэсгэлэнт тэмүүлэх хязгааргүй хүсэл. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх тууштай зан чанар. Басхуу төгс төгөлдрийг бүтээхийн төлөх нөрөх хөдөлмөрийн түүх байлаа. Тэрээр би эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй харагдуулахыг л хүсдэг гэж хэлсэн. Магадгүй тийм ч учраас түүний уралсан улаан даашинз бүр цаг хугацааны шалгууруудыг давж домог болон үлдсэн бизээ. Загварын ертөнцийн сүүлчийн эзэн хаан бидэнд гоо зөө гэдэг бол зүгээр нэг гаднах төрх биш, харин дотоод сэтгэлийн хүч гэдгийг тодор харуулсан юм. Харин таны хувьд Валентино брендийн аль үеийн илүү сонирхолтой санагддаг вэ? Ингээд дараагийн дугаараар өөр нэгэн сонирхолтой брендийн түүхээр иргэн уулзцгаая. Өөрийнхөө улаан өнгийг олж үргэлж гэрэлтэж яваарай. Хэрвээ танд энэ дугаар таалагдсан бол лайк дарж загварын ертөнцийн сонирхолтой түүхүүдийг алгасалгүй үзэхийн тулд манай сувгийг сабскрайб хийгээрэй. Баярлалаа. Түр баяртай.